Өдөрт маань маш сайн мэдээж байгаа. Хамтдаа хоёр төслийг өнгөрсөн 2013 онд манай захирал санаачлан үүссэн. Энэ жил хоёр төсөлдөө маш амжилттай зохион байгууллаа. Энэхүү төслийнхаа талаар мэдээлэл үзэгчтэй өргөл. Тэгээ хамтдаа одоо төсөл маань хамгийн ихнийх нь 2013 онд тийм ээ. Хамт сайн мэдж байгаа хошуу урлагийн 6 шилдэг продакшн маань орж урд хүч авахаас цаамаа бүхий л авиац чадвараа үзэгч хүндээ хүргэсэн байгаа. Тэгээд энэ хоёр дахь төсөл маань болохоор нийтийн дуурчдын 16 одоо нийтийн дуурчдын тийм ээ 16 төлөөлөл. Гэхдээ дандаа бас л олонний танил шилдэг дуурчд маань орсон байгаа. Үнэхээр яг хөө энэ шоуны маань гол зорилго гэх юм бол урлагийнхан маань ерөнхийдөө жоохон бас одоо тийм ээ хамаалгууд гэх чинь тусдаа уран бүтээлээ тойрох тийм ээ яг одоо энэ чөлөөт уран бүтээлчид нийтийн дуурчд маань болохоор бас л тусдаа уран бүтээлээ төрөөж явдаг. Тэгвэл бид нэр TV8 телевиз одоо яг энэ хамтдаа гэсэн шоугаараа нэгэн дээвэр дор урлагийнхны бүдийн цуглуулж тэд бүгдөө бие биентэйгээ эвсэж тийм ээ найрсгаар байж одоо энэ шоу маань ерөнхийдөө бол 3-5 сар үргэлжилдэг шоу шүү дээ. Тийм ч учраас бүгдийг одоо ингээд хошин шоугийн продакшнуудаа болохоор нэгэн дээвэрт ор нэгдэж чадсан. Үнэхээр хошин шоугийнхан маань үнэхээр баярлж байсан. Үнэхээр танаахан чадлаа. Бид нар бас сэтгэл санаагаа ойлголцлоо. Бид нар бас ах トゥ одоо тийм ээ өөрсдийнхээ ингээд дүүнэртээ ч гэсэн бас туршлагаа судлуулаа. Гэх мэтсэн сайхан үгүүдийг хэлж байсан. Үзэгчд сайхан хүлээж авсан. За нийтийн дуучид маань ч гэсэн бас ялгаа авахгүй хүүе нэрээ ямар гоё гэдгийг бид нар бүр ингээд батлаа тийм ээ. Тэгээ яг та шилдгээ шалгалсан 4 хүн маань өөрөөр хэлбэл нэг л баг гэсэн үг шүү дээ. Одоо эднийх нэг бол Тэнгэр Travel компани одоо ивент гэгч маань Хайнаа улс руу одоо ингээд хоёр сэтгүүлчийн хамт ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй явах байгаа. Тэгсэн мөртлөнгөөсөө манай нийтийн дуучид маань бид бүгдөө цуг явмаар байна шүү дээ. 16-аа явъя гэд Тэнгэр Travel компанид бас саналаа тавьсан байгаа. Тэгээ тун удахгүй бас Тэнгэр Travel-ийн маань яг тэр саналыг хүлээж аваад хүлээж авсан уулзсан. Гэхдээ эцсийн хариу бас бидэнд бас өгөх байгаа тий. Тэгээ ер нь бол энэ шоу маань одоо бидний телевизэд холбооны ах トゥ шоухор наадам болдог шүү дээ. Түрүү жил сайсан тэгээд арай бас тийм ээ яг шилдэг reality шоуны намнаас арай авчдаг. Энэ ч бол яг нуулгүй хэлэхэд бол авчихлаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл маш олон уран бүтээлчдийн сэтгэл зүрх оюун тийм ээ маш олон уран бүтээлчдийг нэг дээвэрд орж цуглуулж байгаа. Телевизийн маань өглөөнөөс орой хүртэл одоо энэ одоо сургуу маш олон хүний хүч хөдөлмөр энэ шоунд шингэсэн байдаг гэдэг утгаараа бол тэгээд ерөнхийдөө авчихлаа гэж хэлж дээ. За энэ бэрэмийн бүргийн өнгөрсөн 2014 онд манай телевиз маань HD форматад олон технологийн гэрчлүүдээр үзэгчтэй хүргэсэн байна. Ирж байгаа 2015 онд бас хийх гэж байгаа ажлынхаа төлөвлөгөөнөөс хоёулаа үзэгчтэй болтой. Ер нь бол телевиз маань TV8 телевиз маань Full HD гэсэн бүрэн одоо дэвшилтэй технологи руу шилжсэн байгаа. За маш олон одоо шинжлэх мэдээлэл одоо уран бүтээлүүдийг үзэгч хүндээ төрөж за соён гэгэрүүлэх тал руугаа хүүхдийн танин мэдэх тал руугаа гэдэг одоо уран бүтээлчид маань хандлуулшинлаад тийм ээ ажиллаж байна. Үнэхээр энэ хямралын хүнд хэцүү үеийг одоо үл хайхран тийм ээ телевизийн нөхдүүд маань биднийг дэмждэг нөхдүүд маань бүгдөө л одоо ингээд хүчээр дайцлаад одоо ажиллаж байна. Тэгээд 15 онд бол маш өргөн тийм ээ шишин Монгол контентуудыг үзэгч хүндээ өргөх болно. Маш олон уран бүтээлээр бэлэг барих болно. 15 он бол 14 оноос илүү бусад өнгөрсөн он жавж идүүдээсээ илүү өгөөжтэй олдтой амгтай сайхан он байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Тэгээд TV8 телевизийнхаа нэг уран бүтээлчдийг одоо энэ телевизийг одоо авч явж байгаа юм шүү. Үнэхээр энэ телевиз маань бол та нарын хүчээр үзэгч хүн та нарын хүчээр явж байгаа юм шүү. 15 он та нар ирж байгаа энэ он маань маш тийм ээ өөр өгөөж өгсөн сайхан он байх болтугай гэж ирүүлийг өргөн төшөлөө. Тэгээд баташ баяраа сайхан бүлдэрээ тусгасан уу? Үзэгч та бүхэнд нийтийн дуучдын шилдэг 16 уран бүтээлчийн төлөөлөл оролцсон хамтдаа хоёр шоуны бас нэг оролцогч мөнхөртөө олзуулсан байна. Мөнхөрт шинэ оны барийн мэнд үгүй. За баярлалаа. Чамд олон телевиз бүх хүмүүстийн сайхан одоо барийн мэндийг өргөн төшөөлье. Өнгөрсөн жилийнхаа сонио очиж яасан манай үзэгчтэй болох уран бүтээлийн ололт амжилт юу байв? За тэгээ ангийн ам дотгон гэрэлтэйгээ хамтраад зүрхэндээ гэсэн шилдэг уран бүтээлийн одоо бие дас хоёр тоглолтоо хийсэн. Яс нэгдэггүй орон нутгаар аялсан, уран бүтээл шинээр хийсэн, клипжүүлсэн гэдэг олон бас зүйлийг амжуулсан. Дээрээс нь энэ сайхан бас хамтдаа шоу хоёр шоунд бас оролцсон юм амжилттай явж байна. Мөнхөрт маань үзэгчд маань санаж байгаа хамтдаа хоёр шоуны эхний дугааруудтай байгаа. За бас нэлээд хүндэтгэл шалтгааны улмаас нэвтрүүлгийн маань дундаас бас яалтчгүй нэвтрүүлгийн орхиосоор аргагүйсэн тийм ээ. Энэ учир байдлаас үзэгчдэд тайлбарлаад хэлээ. За яг нь ер нь бол хүнд бас ямар ч ажил бас гарч болно те тэгээд яаж ч хүнд шалтгаан байсан учраас гарсан. Тэгээд байх хугацаанд бол нэлээдгүй
Багтаа гол дүрд оролцож тэ нэдэдгүй бас оролцож байсан. Манай хоёр багийн хоёр гишүүн манаас нэдэдгүй мастер шүү дээ. Би ч бас хамгийн фигүрний тэгээд ер нь хурд хүчний юм дээр бас нэдэдгүй бас идэвхтэй оролцдог байсан тий. Чимээсрэх юм баг байсан шүү дээ манай хоёр маань тийм ээ. Тий 3 XL баг. За бидний урьдчилан хүлээж авчирсанд баярлалаа. Ширээндээ цохыг өчнө үчи сайхан өнгөрүүлээрэ. Шинэ оны минь төргий. Баярлалаа. Шинэ оны минь төргий. Өдөртөө та бүхэн төшөө баярын мишэл маань ирж байгаа хүндэт төшөө та бүхэнтэйгээ уулзсаар байна. Манай хамтдаа хоёр шоуны нэгэн багийн ахлагч дуучин гişиг баяр шинэ оны минь үзэгчтэй өрөхгүй юу?